Сайн үзэгчдээ түүний хөгжмийн нэвтрүүлгийнхээ ээлжид нэгэн шинэхэн дугаарыг үзэгчдтэй хүргэе. Хавар болоод хүн болгон л эморч байгаа. Гэхдээ эморсон сэтгэлийг эмчлэх ганц юм бол мэдээж дуу хөгжим байдаг. Нэвтрүүлгийнхээ эхэнд өнөөдрийн дугаарт ямар мэдээллүүд багтсныг хамтдаа сонирхцгаая. Түүний хөгжмийн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт 100 цагийн нээлт болж тоглогдох гэж байгаа тоглолтуудын тухай мэдээллээс Billboard Hot 100 жигсаалтын тэргүүн байрны дууны эзэн хэн бэ? Дуу хөгжмийн сувгийн ютубер Newsack сүүлийн үеийн сонирхогчнаас хуваалцсан. Рэпер Моба болон MC Aruka нарын цоо шин дуу төрсөн тухай. Нэвтрүүлгийн төгсгөлд Монголд хит болж байгаа шилдэг 10 дууны жигсаалтаас хүлээн аваарай. За одоо харин энэ 5 дугаар сард болох гэж байгаа тоглолтуудыг танилцуулъя. Ямар хамтлагууд тоглолтоо хийх гэж байгаа бол Улаанбаатарын үгуул, Манчингийн таун сугуул, урдга дугуул, хийж ажиж мэтг зугаал. Хип-хоп хөгжим сонирхогчдын дунд рэпер К буюу мөх жаргалыг танихгүй хүн ховор үзээ. Уг бүр нь хүний сэтгэл хүрэхтөө бүтээдэг түүнийг клик бөөм бүлгийн гишүүн гэдгээр нь сонсогчд нь сайн мэднэ. Хип-хопчдын дунд үеийн төлөөллүүдийн нэг рэпер К бүрэн хэмжээний тоглолтоо 5 дугаар сарын 2-ны өдөр зайсан хийлд гэрэл нэм нэртэйгээр тоглох нэ. Түүний гэрэл сүдэр хослсон шүлэгнүүдтэй хамт клик бөөм, Ratabas, Iceman, The Hisma, Thunder, Meberand зэрэг уран бүтээлчид оролцсон. Yeah, I ain't gang, member of the gang, you remember. Хайрын дууг намуухан хип-хоптэй хослуулдаг Ганга болон Баяна жүжигчин мэрэгжилтэйч урлагийн гараагаа дуу хөгжмөр эхлүүлсэн тэд касета нэртэй бие даасан тоглолтоо 5 дугаар сарын 24-нд зарлжээ. Тоглолт үндэсний цэцэрлэг түрээлэнд ганцхан удаа болох ба эртэж шуу хануудын тасалбар тоотой гэсэн шүү. 2025 оны зуны нээлтийн тоглолт үзэж мартагдашгүй үчиг өнгөрөөгөөрэй. Тик-так, бабочка, на мини-сирия, как цветок. Сэтгэл тогтлом дулаахан өдрүүд ойртож зунд өгснгийг санагдуулах шиг дуучин Бегагийн дуунууд 5 дугаар сарын 2-ны орой Corporate and Convention Center of Event Hall тэгшгэлтнэ. Дуу болгоныхоо үг бүрийг мэдэрч дуулдаг уянгалаг хоолойтой дуучин охинтой нэг оройг өнгөрүүлээрэ. Тасалбарын мэдээлэл тун удахгүй. Уянгийн рэп, хип-хоп гээд олон төрөл жанрын тоглолтууд удахгүй болох нэ. Одоо харин Америкийн Billboard жагсаалтын шилдэг 100 дууны тэргүүн байрт ямар дуу орсон бол? Энэ 7 хоногийн Billboard шилдэг 100 дууны нэгт рэпер Kendrick Lamar-ын Luther нэртэй дуу тэргүүлсэн байна. Тэгвэл сүүлийн үеийн дуйлан шууганы эзэн болоод байгаа Kendrick Lamar гэж хэн бэ? Kendrick Lamar Duckworth нь 1987 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид төржээ. Тэр бол Фүцлиярын шагнал хүртсэн анхны рэпер бөгөөд 2003 оноос хойш уран бүтээлээ гаргаж эхэлсэн ч хамгийн их нэр алдар авчирсан жил нь 2013 он байв. Тухайн үедээ Control дугаараа хамгийн их хэрэлттэй байсан ба 11 рэперийг дис хийснээр түүний Twitter аккаунтын дагагчдын тоо 510% өсч Wikipedia хуудасаар түүнийг 200 мянга гаруй удаа хайсан гэсэн судалгаа байдаг. Үүгээр тэрээр өөрийгөө хэр шансаатай рэпер вэ гэдгийг нотолж чадсан. 2024 оноос рэпер Drake-тэй дуунуудаараа дис хийж эхэлснээр түүний нэр хүнд нь улам бүр өсч Super Bowl Halftime Show-ны гол артистаар өргөдөж өөрийн хамгийн сүүлийн дэлхийг донслогож чадсан Not Like Us дуугаа дуулсан. Харин түүний сүүлд гаргасан Luther нэртэй дуу нь Billboard Hot 100 жигсаалтны шилдэгт жагсаж байна. Хавар цагтаа залгаж улс орон болгон галт төмрийн аюулаас урьдчилан сэргийлдэг. Харин саяхан бүгд найрамдах Солонгос улсад галт төмрийн гамшиг болж ард иргэд нь маш ихээр хохирсон. Яг энэ хүнд нөхцөлд Солонгосын уран бүтээлчид хандив тусалцаа үзүүлсэн байна. Яг энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хэсгээс хүлээн авна уу.
Бүгд найрамдах Солонгос улсад түймэр гарч олонний танил дуучид одууд их хэмжээний мөнгөн хандвын тусламж үзүүллээ. Тодорхойлбол Кёнсанбу, Кёнсанна мужуудад болон Улсан хотод гал түймэр гарснаас үүдэж байгалийн гамшигын улмаас онцгой байдал тогтоож 3 дугаар сарын 31-ний өдөр галыг бүрэн унтраажээ. Тэгвэл ойн түймэрт сүйдсэн зүйлсийг нөхөн сэргээхэд туслах үүднээс дуучин G Dragon 300 сая воныг хандивлаж гал түймэрт нэрвэгдсэн хохирогчдод туслах үүднээс BTS хамтлагийн Jungkook 1 тэрбум вон хандвалсан бол Blackpink хамтлагийн дуучин Jisoo Солонгосын улаан загалмай нийгэмлэгт 150 сая вон, дуучин Jennie оршин суугчдад туслах үүднээс 100 сая воныг тус хандивлаж тусламжийн цуваа араасаа үргэлжилсээр байна. Рэвдо сонсдог хүмүүр YouTuber Newsak-ыг андахгүй бах. Тэгвэл яг одоо түүнийг та бүхэнтэй уулзуулъя. Чи юу гэдэг лээ нөгөө Newsak in the house гэдэг лөө. Тий. Newsak in the house. Newsak in the house. Hey guys, юу яцгаана? Newsak in the house. Энэ удаагийн Монголын хипхопын 7 хоногийн зах зээлийн мэдээллийг та бүхэндээ хүргэхэд бэлэн болсон байна. Ингээд олон юм яриад явах шууд эхний мэдээлэлдээ орцгоё. За дуу хөгжмийн ертөнцийн сонин сайхнаас бидэндээ хуваалцаач. Ойрд ер нь сонин ачаа юу вэ? За телевиз үзэж байгаа хүмүүстээ орсон энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд ойрын үед бол ер нь шоу тоглолтуудтэй, зуны шоу тоглолтууд, хипхоп тоглолтууд зарлагдсан нэг тиймэрхүү байлаа. Тэгээд мөн бас нэгэн уран бүтээл Монголын хипхоп ертөнцид бас сүүлийн үед бол ер нь бол шууган тарж нэг юм уу нэг тиймэрхүү байна л да. Тэр нь юу вэ гэхээр Гинжин болон Тамир. За ер нь бол өнөө цаг үеийн баг 1-2 үздэг хоёр артист гэж хэлж болно л да. Яг залуу үеийн төлөөлөл. За хоёулынх нь хамтрал болоод Америкийн нэгдсэн улсад клипчээд тэгээд сайхан бол Гинжингийн суугаас цацагдсан байгаа. Тэгээд 2 өдөр гарны хугацаанд ер нь бол бараг 250 мянган хүний хамталтай явж байна. Тэгээд ер нь бол сар өрхгүй хугацаанд бас 1 сая хамталт авах нь ойлгомжтой болчих шиг байна. Клипээ бол бүр Америкт очиж хийсэн биз дээ тийм. Клипээ Лос Анжелес тэгээд Чикаго тий одоо очиж хийсэн. Тэгээд ерөнхийдөө бол энд маш их хөрөнгө мөнгө ч юм уу ерөнхийдөө ийм их зүйлийг бол зарцуулсан. Тэгээд энэ дуу нь бол Have to Flex хэмээх дуу нь бол өөрөө аль өмнө бол гарцсан байсан. Би Тамир буюу Madsu Records-ийн одоо My Artist гэдэг Spotify ч юм уу тиймэрхүү аппликейшн байгаа. За яг тэр аппликейшн дээр төлбөртэй тавигдсан байж байгаад одоогоор ингэж клипчүүлээ тэгээд цацсан байна. Шинэ клип бас шинэ тоглолтын сэтлэг өгдөө шүү дээ тий. Магадгүй шинэ тоглолт удахгүй тавигдах гэж байгаа юм болов. Тий 5 сарын 10-аас рэпер Гинжин өөрийнхөө тоглолтыг зарласан байгаа. Тэгээ энэ зуны хамгийн ихний тоглолт болж байгаа. Тэгээ бид нар өмнө нь бол 5 сарын 10-нд мэдвэхгүй ер нь шоу үзчихсэн юм мэдвэхгүй. Тэгээ гадаа тэр чинь стадионы шоу шүү дээ. Тэгэхээр одоо тухайн үеийн уур амьсгал хэр байх юм байгаа. Ерөнхийдөө 3 үеийн бараг хипхоп төлөөлөл бол өөрсдөө хипхоп тоглолтыг 5 сарын 10-нд зарласан. Тэгэхээр нөгөө гол онцлог зүйл нь бол 5 сарын 10-ны одоо задгаа шоу, анхны шоу гэдгээр бол онцлог шүү дээ. Тийм, стадионы л тоглолт. Тэгвэл ерөнхийдөө яг энэ асуудлын үнэ гэхээр зүгээр арай л их дуулж байгаа 5 сарын 10. Тэр ерөнхийдөө 5 сарын 10-нд гадаа яг температур ямар байх нь те. Энэ бас айгүй агарлыг татж байгаа. Тухайн өдрийн тэнгэр мэдэх хаа. Тийм, тухайн өдрийн тэнгэр мэднэ. Тэгээд яг 5 сарын 10-ны тоглолтын ааш дээрээс 5 сарын 24-нд Gangbang тоглолт байгаа. За тэгээд тэнцэнээс ердөө бас 7 хоногийн дараа 100-100 110 тоглолт тэгэл явж байгаа да. Тэгээд дүүний араас бас оппозит байгаа. Тэгээд гих мэтчлээ яг энэ 7 хоногийн зайтай 5 дахь юм хагас санд нь тоглолтууд болоо явах. XMF гэдэг ч юм уу 100-100 зуны томоохон шоу тоглолтуудын гол артистууд бас зарлагддээ шүү дээ тий. Чиний одоо олж мэдсэн сонссон ямар шоу тоглолтуудын ямар гол артистууд ерөнхийдөө зарлагдсан байна вэ? Саяны хэлсэнчлэн 5 сарын 31-нд нөгөө 113 гээд underground артист бол хамгийн анх удаага underground артист Монголд бас юм стадионы хэмжээнд тоглолт хийж байна л да. Тэгээд үүний ар дээрээс бол XMF-ийн энэ жилийн нүүр царай оппозит болсон. Тэгээ өмнө жил цэцээ болсон. Тэрний өмнө жил бас оппозит болсон. Тэр оппозит 1 жил өнжөөд тэгээ энэ жил бол нахиж байгаа. Тэгээ нэг иймэрхүү өнгө ажтай. За Triple X бол 8 сард болно. Triple X чинь гэхдээ нөгөө нэг хүний нүүр царай гэхээсээ илүүтэйгээр маш олон хүний шоу тоглолдог учраас одоогийн байдлаар иймэрхүү хүмүүс зарлагдсан байна да. Тэгээ 8 сарын 16-нд бол Social Park гэдэг газар одоо бид хэдийн одоо өмнө мэдгчлэн Шангрилагийн хажуутлын Hit Park гэдэг газар бол 8 сарын 16-нд Lumina хамтлаг бас тоглолтоо ихээр зарлаж ах шиг байна. Тэгээ хэд хипхоп шоу тоглолтуудын нэг иймэрхүү байна да. Тэгээ энэ жил бас камертай хамтлагч юм уу те. Дуужин сарын 2 ариун нэгчгээл ер нь өөр бас бусад салбарын хүмүүсээс тоглолтоо ихээр ер нь бол зарлцсан байна.
Lumino гэснээс сая бас сошиал дээр Lumino хамтлагтай холбоотой. Lumino хамтлагтай ч байх уу бажетай холбоотой бас нэг дуулаанууд гараадсэн шүү дээ. Чи тэр талаар юу харсан уу? Тэр талаар харсан. Би бас өөрийнхөө нэг бичлэгэнд оруулж мэдээ болгож гаргасан. Студийн захирал их жаргалан болон Lumino хамтлагийн бажны талаар бол нэг тийм үл ойлголцох асуудлууд гарсан байлээ л дээ. Тэгээ яагаад гэвэл нөгөө студийн өдрүүд гэл те. Одоо яагаад гэвэл нөгөө энэ чинь жил болгон тоглолтууд болж байгаа учраас тэгээд студийн өдөртөө жоохон нэг тийм маргас өгдлүүд байгаа. Нэг нь бол тоглолтоо хийх гэдэг, нөгөөх нь бол аль хэдийн өдрийн нөхцөн гэдэг те. Нэг иймэрхүү товчдохоор нэг иймэрхүү маргаан болоод өнгөрсөн байлээ. Тэгээ хамгийн гол нь бол эцсийн дүндээ бидэд бол одоо хууль цаацтай улс тийм учраас ерөөхдөө бүх юм одоо цагаан дээр хараар бичигдэж байгаа нь хуулиараа л юм. Тэгээ тийм болохоор тэгэл нэг тиймэрхүү зүйл гараад нэг хайхтар бас газар авсангүй тэгэл ерөөхдөө өндөрлчих шиг боллоо. Тэгэл Lumino-гийнхэн өөрсдөө стадион биш social park-ыг сонгочих шиг боллоо л доо. Аль нэгнийхэн талд бол бас орох нь бол тийм юу биш байх, зөв биш байх. Яа тэгэхээр нэг тал нь уцтаад 2 3 удаа асуусан гэдэг. Нөгөө тал нь болохоор надад яг альбом бичиг цаас өгөөгүй гэдэг. Тэгэхээр аль нэгнийхэн зөв юм. Тэгэхээр үзэгч фэнүүд нь л ерөөхдөө шийтгэл ахaltaад байгаа. Тийм нэг тиймэрхүү юм байна. Одоо тэгэл зөв бурууг нь одоо яриад ах чи байх те ямар ч нэг иймэрхүү юм болсон байна гэдэг нэг мэдээллийн чанартай юм байна да. Чи сайхан нэг рукигээс очоод нэг жижигхэн богино хэмжээний яриа авсан байсан шүү дээ. Тэр нь ерөнхийдөө би нэг юм уртаараа явсан. Тэгэхэд чин бас юм гэхдээ одоо яг задлж болохгүй л дээ бас рэперүүд хамтраад нэг юм хийгээд байгаа. Энэ бол маш олон рэперүүд хамтарч байгаа тий. Одоо бол туудахгүй зарлагдаад явах хаа гэхдээ арай болоогүй зуны цуугийн араас хүрээ цацагдах юм байна. Тэрэн дээр ерөнхийдөө бол нэг тийм урт бичлэг байсан юм аа. Тэгээд яг бит өөр ярьж байгаа л ерөнхийдөө нэг иймэрхүү юм хийчихээ гэж хэлсэн. Тэгээд яа нэг тиймэрхүү юм цаашаа бол тэгэл лайв санахгүй л үлээ. Арай санахгүй байх шиг байсан тий. Ямар лайв? Ийм машин унаацсан да. Тэгээд нэг машиныхаа уртлын гэрлээг асаацсан. Лайв хийгээ явуулсан да. Үгүй би юу тийм лайв маяг юу? Бүр санахгүй нэ тий. Гүгүү тийм байхгүй. Ер нь айгуу дэжгүй. Тэ нэг тиймэрхүү юм болсон шүү дээ. Хүмүүс нэг амар тий. Цааш нэг чинхнээс нэг ярьсан байхгүй зүгээр нэг жоохон жоок хийгээл нэг тиймэрхүү болсон. Тийм комментиг нь хараад хахад энэ одоо ойслон жаалтсан байшаа ингээд тэрэнднээс итгээд байгаа бас нэг тал байгаад ах шиг л. Тий улаан цайнд ихтэй тийм үнд ихтэй нэг идэх ч бас сонио. Бас өөр үйлчлээ шүү дээ тий. 2024 онд бол Rocket Bay Fla 2-ын тэр дис бол бас донслогсон шүү дээ. Энэ жилийн үед одоо бас тийм дислэх магадaltaй чиний одоо харж байгаагаар тийм магадaltaйчуд байна уу? Байхгүй. Одоогоор ерөнхийдөө бол амар тийм намжуу байгаа гэх юм. Одоо тийм дис мис ч юм уу, биф миф ч юм уу. Ерөнхийдөө нэг тиймэрхүү юм байхгүй. Бүгд нэг юм тоглолтонд анхаарат те. Арай нэг өөр зүйлд анхаарлаа хандуулсан явж байгаа. Энэ жил бол тэгээ ер нь бол ойрын хэдэн жилдээ угаасаа Fla Rocket Bay шиг тэгэж амар нийгмээрээ хайпсан тийм дис бол ерөнхийдөө гарч ирэхгүй байх. Тэгээд өмнө жил Rocket байх чинь тоглолт байсан шүү дээ өөрийнхөө. Тэгээд тэр бол өөрийнх нь хамгийн сүүлийн тоглолт байсан. Тэгээд өмнө жил хийсэн дуу нүртэл өөрийнх нь хамгийн сүүлийн дуу байсан. Цааш өргөдөө хипхопоос тэгээд зодог тайлсан. Одоо Rocket Bay ингээд цаашаа бол Rocket Bay гэж байхгүй. Одоо цаа чи нэг юм дүр гэж ярьдэн шүү дээ. Тэг өөрийнхөө дүр гэж ярьдаг. Тэг өмнө жил бол тоглолтоо хийж дууснаар Rocket Bay дүр бол одоо ингээд өгсөн гэж ярих юм уу. Тэг яг өөрийнх нь хэлдгээр ахиж Rocket Bay-ийн оролцоо байхгүй учраас ахиж тийм хэмжээний хайпсан Монгол тимдээс бол гарч ирэхгүй байх гэж бодож байна. Тэр гэхдээ яг баталгаад өмнө болов. Би бол худлаа байгаасаа гэж боддог шүү дээ. Rocket Bay ахиж уран бүтээл хийхгүй гэдэг. Тэрийг бол яг өөрөө л хийсэн л дээ одоо тэгээд тэгтээ яг хүний бодол өөрчлөгдөөч. Хүний бодол өөрчлөгдөх нөө тэг өөрөө хэр үнэн хүн юм уу те. Моогод. Тиймэрхүү л шүү дээ. Яа тэгээ цаг хугацаанд харуулах үлдээ бүхнийг те. Надад болоо манай үзэгчдэд Монголын хипхоп ертөнцийн сонирхолтой халуун мэдээнүүдээс хүргэсэн чамд баярлалаа. За баярлалаа. Тэгээд үрсэнд баярлалаа. Тэгээд та хэд бүгдийнх нь амжилт, ажилд нь амжилт хүсье. Тэгээд залуусаа манай сувг subscribe дараарай. Newsack. ...2000-ад оны дунд үед нөлөө хамтлагийн Муба болон MC Arauca-нар тухайн үеийн залуучуудыг байлдан дагуулж байсан. Тэгвэл хоёр рэпер маань шинэхэн уран бүтээлээрээ эргэн ирж байгаа таатай мэдээллийг дуулгая. Уран бүтээл гэдэг талаас нь хараасаа гэж би бодоод байгаа юм. Тэрнээс Arauca-гийн амьдрал, миний амьдрал ийм зэкс бол байхгүй шүү. Зүгээр уран бүтээл шүү гэдэг талаас нь хараасаа л гэж хийж байгаа шүү гэдгийг л ойлгоорой л гэж хүсэж байна.
За ингээд нөлөө хамтлагийн өвөө байна. Тэгээд манай хамтрагч Snap-ийн MC Aruka бид хоёр ирсэн байна. Тэгээд бид хоёр шинэ хамтрал болох анхны хамтрал болох Хараал эзэн X гэдэг дуутайгаа мьюзик дээр ирлээ. Энэ дуу их сонирн бүтсэн л дээ. Aruka тэр нийлээд нэг Эрдэнэт рүү тоглолтоор явсан тий. Тоглолтоор явж байгаад бид нар буцах замдаа манай хүний хийсэн аяыг сонсоод энэ нэг юм тийм зөвүүн аяг яваад штэ. Энд нэг гоё дуу хийчихье гэж яриад. Хажууд Бадрал гэдэг найз маань тухайд нэг жоохон эмэрл үетэй яж байгаа. Наадхан X ч юм уу тийм нэртэй дуу хийвэл гоё болох юм байна гэд анх сэдлийн нөгөөд тэгээ би тэр нэрийн тийм байж болох юм байна гэд хийсэн тийм уран бүтээл байгаа. За өгөн дээр ерөнхийдөө executor нь би өөрөө ажилласан. Тэгээд бид хоёр цаашаа үргэлжлүүлж хамтарч яриад дуусгасан байгаа. Ерөнхийдөө арга билег лейбл гэдэг одоо шинээр байгуулагдаж байгаа манай арга билег лейблийн анхны уран бүтээл. Яг хөө энэ дээр манай нөгөө үнэнгээ дууны нэг тахилтны хэсгээс нэг хоёр бадаг явдаг. Чи надад үнэнгээ ярьдаа. Чи надад үнэнгээ нуулгүйгээр ярьдаа гэдэг. Тэр хэсгийг яг нэг хүмүүсийг мэддэг утгаар нь тэрийг нэг гоё байх үднэс нь оруулж өгсөн. Чи надад үнэнгээ ярьдаа. Чи надад үнэнгээ нуулгүйгээр ярьдаа. Баг зүйлгүйгээр чи үнэн байлдаа. Хоёр талдаа алдаа би надад буунаа. Хоёр хос борч байвал дэцэг хамааё. Бидний хооронд орсон тэдний үгс үнэн байв. Би нэг шигари хав. Тэр нотоо бодго тиймээ би бодго. Нэг яг тийм хүн зориулсан мөрөөсөн чи байх. Энэ зүгээр уран бүтээл واخхой. Бүх хүмүүс тийм X байдаг. Тэр хүмүүст янз бүрийн асуудал байсан. Тэр бүгдийг нэгтгэхэд би тэр бодож байгаад юм бичсэн. Уран бүтээл шүү гэдэг талаас нь хараасаа л гэж хийж байгаа шүү гэдгийг л ойлгоорой л гэж хүсэе та. За ерөнхийдөө бид чи урлагаар одоо урлагт хөл тавиад 25 жил болж байна. Одоо идэвхтэй уран бүтээл хийжсэн он цаг гэх юм бол 2000-аас 2015 оны хооронд хийжсэн. За тэр хооронд бас манай нөлөөгийнхөө бас аюу идэвхтэй хийдэг. Тэгээ тэр утгаараа бид чи студиудээр тааралт нь хамтдаа хөгжим маяг өгөлцөж авалцсан. Тэр утгаараа олон жил нөхөрлөж байгаа. Ерөнхийдөө нөхөрлөл бол биднийх одоо 20 гаруй жил болж байна. Гүнсэн руугаа нөлмөн зөөлбөн тосончууд нь тархин дотор гойлгон айлгон тайлгон байсан хайр даашгүй хамаагүй мах хамжаад гарч яваа мэн бачи гинч чамаг начиг хайрлахгүй бачи гинч чамаг начиг халамжлахгүй бачи гинч чамаг начиг хамгаалахгүй бачи гинч чамаг начиг гэдгийг хайрлаж байсан тэр хайрлуу. За манай Snap хамтлаг маань ерөнхийдөө 2000 онд байгуулагдж байсан. Тэгээ эхэндээ бол бид нар чинь бүжгийн хамтлаг байсан. Break dance ансамбльтай бүжиглдэг. Анх 2002 онд анхныхаа дуу хийж ялаа. Тэгээд 2000-аас 2002 оны он тамиртай хамтлаг бүжигчд байсан бид. Тэгээд бүжиглж явах явцдаа ер нь дуулуул яа тийм тэ бүжиг дуу хоёрыг холиул ямар байх вэ гэдэг үндсээс нь манай хамтлагийн анх байгуулагдж ялаа. Тэгээд хамгийн анхны маань дуу Жинтан гэдэг уран бүтээл гарч ирсэн. Тэгээ одоо Skin Entertainment анар 82-оор хийлгэж байлаа. Манай хамтлагийн хувьд бол энэ жил бас дараа жил 20 жилийнхээ ойг бас хийх гэсэн төлөвлөгөөтэй хамтлагаараа бас шинэ уран бүтээлүүд гаргая гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Эхнээс аянуудаа хийгдээд явж байгаа. Манай аялагч гэдэг залуу маань бас аянууд манай хамтлагийн аянууд дээр ажилладаг. Тэр маань бас аянуудаа хийгээ явж байгаа. Яг тэр хооронд Aruka бид тэр бас хамтарсан юм уран бүтээлүүдийг бас нэлээд идэг хийхээр ярилцсан тийм ажилтай л байна да. Одоо ерөнхийдөө арга билег лейбл маань Libertad гэдэг эрхчлөө гэдэг цомгон дээр ажиллаж байгаа. Дараагийн уран бүтээлийн маань нэр нь Just гэдэг байгаа. Тэгээ мөн энэ одоо энэ сая затсан Хараал эзэн X гэдэг дуун дээр ерөнхийдөө битээр буудуулаад дуусж байгаа. Тэгээ дараагийн уран бүтээлээс яагаад буудуулах болов аль нь ер нь X гэдэг нь тайлагдсан. Тэгээд иймэрхүү найруулгатаар цаашаа явах юм. 5-аас 8 трактай цомог гарах юм. MC rapper гэдэг ч хоёр ялгаатай. MC-нүүд юу дуулдаг вэ гэхээр дандаа юм logic philosophy дуулдаг. Rapper-ууд бол flex хийдэг шүү дээ. Бид бол би юм байна, тийм байна. Тэр утгаараа залуу хүмүүс биш учраас бид ерөөхдөө дандаа philosophy дуулна. Албан ёсны хэллэгээр бол philosophy хэлчих. Зүгээр хэлэх юм бол үннийг дуулна. Логиктэй гэдэг чинь барьцтай, тэ гарцтай, эхлэлтэй төгсгөлтэй ямар нэгэн тийм одоо өнгөрөөч юм уу гайхуулах зүйл бол байхгүй. Амьдралын үннийг дуулна. Тэр утгаараа philosophy гэдэг утгаараа явна. Ерөнхийдөө тэр хуучин өнгө айсаа байна гэх юм да. Тэгээ манай лейбл бас шин залуу уран бүтээл рэпрүүд орж ирж байгаа юм. Манаас 6 хүний бүрэлдэхүүнтэй. Тэгээ цааш та шин дуунасаа нэг нэгээр ингээд танилцуулагдаад явна.
Тэр хэд маань бол битэ флексинг хийх баг. Битээр бол MC-нэр. Gangbei дүүнер маань тоглолтоо хийх гэж байгаа юм билэ. Анхныхаа том тоглолтыг. Тэгээд холбогдсон л доо. Ахаа ингээд үнэнгээд өгөө чи ингээд шинжлээд ингээд дуулъя гэд. Тэгээ манай зүгээс бол татгалзах зүйл байхгүй. Дүүнэрийн дэмжин, юу ч байсан дэмжин. Энэ бол хипхоп урлаг бол хөгжиж явах хэрэгтэй. Gangbei-ийн сонсогч нар манайхыг бас тэр дуу далимаар бас сонсдог болж байгаа. Бид нар чинь Gangbei-ийг чинь жоох хүүхдүүд тэдний үеийг бидрийг мэдэхгүй шүү дээ яг юм дээр бараг тий. Тийм болохоор бас тэдэртэй ч гэсэн хүргэж байгаа. Тэгээ бас манай энэ үнэнгээ дуу чинь бас их өгөөжтэй дуу юм байна. Харизма гэдэг нэртэй дуу гаргасан байлаа. Надад бол маш таалагдсан. Гой хийсэн байлээ, гой сэтгэсэн байлээ. Надад бол маш их таалагдсан. Бас хөхөт очсон чинь тэр Сүмбүн хоор гэдэг охин бас үнэнгээ гэрмэгслээ дуулсан. Тэнцэн бас хит толцсон байгаа байхгүй. Албан ёсны зөвшөөрлийн нөгөөд Gangbei дуулсан, гоё шийсэн байлээ. Тэрэнд нь маш их баярлж байгаа. Тэгээд дүүнэрхэн тоглолтод бас энэ төвшөнд хэлэхэд амжилт хүсье. За одоо тэгэл манай үеийнхнээс чинь сая одоо Alan Hit гээл Flash No 8 Dovtloo гээл тоглолоо. Одоо тэгэл тоглоог хамтлагуудаас нь хэн байгаа юм бэ те? Бид хоёрын чинь generation гэж ярих юм бол 2 дугаар generation-д орно. Тэгээд 2 дугаар generation-аас ч одоо баг бүгдээ тоглолт хийчихлээ шүү дээ. Манайх үлдсэн байна, нөлөө үлдсэн байна, дөрөн зүг үлдсэн байна. Тэгээ Ванкуш үлдсэн байна. Эдгээр хамтлагуудын хоорондоо яаж тохирлож ямар хөө замаар тоглох юм. За тэгээд манай хамтлаг бол ерөнхийдөө баг 10-аад жил тайзандаа гараагүй. Тэгээд Ice Stop-ийн 20 жилээс хойш Ice Stop Татар тэгээд Гинжин Outlaw-ийн 20 жил дээр гарлаа. Тэгээд жоохон айцтай байсан. Тэгээд яг гараад дугаар дуусан чи бас олон жилийн өмнө хийжсэн бүтээл маань бусдад цаа хүрсэн байсан байна гэдэг үднээс бас хүлээж авсан. Тэгээд гоё байлаа. Тухайн их мэдрэмж яг тэр олон хүмүүсийн дэргэд давна гэдэг амар гоё кап байдаг өөрөө. Тэгээ бид нар өөрсдөө тайзан дээр гардаг, тайзан дээр гарч нэг өөрсдийнх нь тийм эрч хүчээр цэнэглэгддэг, урам зориг авдаг ч гэдэг юм уу тийм байдаг. Тэгэхээр бид нар тайзан дээр амгарах маш туртай байдаг. Тэгээ Outlaw-ийн 20 жил дээр бид нар гарч яг тэр энерги авсан. Тэгээд Арукатаа яг тэр өдөр бид тэр бас ярьжсэн те. За хоёулаа хамтаа ингээд хамтдаа юм зүг ингээд сэтэл бас тэнд төрсөн. Дандаа тоглолт болгон дээр урлагийн нэг юм адреналин гарч тэрнээс нь дараа за шинэ юм хий, шинэ дуу гаргая ингээд гэдэг юм төрдөг. Түүнийг үзэж байгаа залуучуудаа манай шинэ гарсан уран бүтээл Хараал Sex гэдэг дууг сонирхоод үзээрэй гэж бас хүсмээр байна. Тэгээд арга бэлэг эргээд маш олон дуутай уулзцаанаа маш олон гишүүнтэйгээр уулзах болно. Peace. Хоёр өрмөн одоо миний байсан хаа хамгийн хөргөн бүсгүй миний хармын нөө хармын замын одоо харин дардуу таалагдахгүй байсан тэдний хүйтэр хүнтэй гарц тааламжгүй газраас явхан тэр хамгийн зүг гарц. Түүний хөгжмийн нэвтрүүлгийн дугаар бүрт Монголд хамгийн их сонсолт өндөртэй байгаа шилдэг 10 дууны жигсаалтыг хүргэдэг. Тэгвэл өнөөдрийн дугаарт ямар дуу шилдэг 10-т багтсан байгаа бол Дураараа сонс. A-Music. Чартын 10 дугаарт өнгөрсөн намар гаргасан дуу олон л хит болж байсан Rocket Bay-ийн Үүлэн цорхайн нар. Рэпер 168-ийн мөлхөөл увсан альбомод багтсан хөшиг дуу. Дүүнэр
Суура хөвдөж жавсан юм үзээгүй ээжээ Дөнгөж сэлсэн наагийн өдөр эхэлж байжээ Сая 500 төгрөгөөр сэтгэлээ заасан ажээ Түлээсийн мөнгөнд түүхтэн бид нар ядуу Чартын 8-д Чи надад үнэнгээл хэлэлдэ. Gangbei Minayo нарын Charisma. Зөвхөн надтай сэтгэл зүрхээ хин тэгээд хайр юм уу 내가 웃는 게 아니야 내가 돕는 게 아니야 Чартын 7-т Хаварт тань өнгө нэмэх уран бүтээл E-Sound хамтлагийн Ether. Чартын 6-т Limit King баяр цэцэг нарын хамтарсан Созвездие Ангела. Где-то на земле, где-то высоко, 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 высоко над небом, там где другая галактика. Чартын 5-т продюсер дуучин бэлгээ рэпер NMN нарын хамтарсан Born to Be. Түүний хөгжмийн нэвтрүүлэг M-Music-тэй хамтран шилдэг 10 дуг хүргэдэг. Чартын 4-т Номене зөвхөн энэ шүн. Чартын 3-т MC Collection Runa нарын хамтрал амьдрал каноны дуу Түүндэ. Чартын 2-т өнгөрсөн өвөл шилдгээр шалгарсаар байсан Баяр Цэнгэл болон Ану нарын Чиги Тиги Бум. Энэ 7 хоногийн шилдгээр шинэхэн мэдрэмж төрүүлэх рэпер Гинжин Бэ Тамир нарын Have to Flex. How to flex. Let me show you 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 how to flex. Ажлах бэн чам дүүх хүмээс. Энэ хамт жинхэнэ шат мэдээж 24 доллар авахгүй зээ. M-Music application-а татаад шүлжээгүй датаагүй үедээ дураараа сонс. Өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Нэрээ хавар болоод яагаад ч юм цаанаасаа сулдсан ядарсан мэдрэмж төрөөд ажлын бүтээмжтэй буураа давил хэсэг хугацаанд ажилласаа завсарлаад дуртай дуугаа сонсоод өөртөө амрах цаг зав гаргаж байгаарэ. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.